Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний минь. Өглөөний минь. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. Гадаа бүрхээд хурд унтс орхнуудаа хэмээх хүлээгээл. Тийм одоо хүлээлт дүүрэн байна те. Үнэхээр бороо ороосоо. Харт. Гай бороо ормоор шүү те. Газар чиглэгдвэл сайхан байна шүү те. Тийм. Тэгээд нэг өглөө борооны тухай бодож байхад нэг үг санаанд ороод ш. Тэр нь ихээр хэрвээ чи бороо оруулмаар байгаа бол бас шавар шавхаа тоочнаа гэдгийг санаж явах хэрэгтэй шүү гэж. Тэ? Тэр нэг үг бас санаанд ингээл яваа л байсан. Тэгэл нэг юмыг хүсвэл тийм бас нэг юм төлнө. тий хүртэх ямар нэгэн зүйл туулна. Тэгэхээр тэрийгээ бас бодолцох хэрэгтэй шүү гэд. Гэхдээ нөгөө нэг яг үүнтэй холбоотой нэг юм хэлэхэд бид нар бас нөгөө хит их зүйлийг ингээ бодох нь буцаагаад нөгөө нэг бидний биед айгүй их сөрөг үр дагавруудыг бий болгодог. Одоо нөгөө бидний санаа зовндог зүйлсийн 85% нь хизээч тохиолддгүй юм байна. Харин тийм. Тэгэхээр асар их зүйлийг бид нэр ингээ бодоо санаа зовоо. За одоо ингэчүүл тэгнэ. Бороо орвол одоо би ингэн тэгнэ гэл ингээ асар их зүйлийг ингээ бодож байгааж тэдгээр зүйлсийн 85% нь хизээч тохиолддог байх нэ. Тэгэхээр дими зүйлд бид нэр бас ингээ санаагаа чилээдэг байх нь шүү дээ. Тэгээ Корнелийн их сургуулийн судалгаагаар бидний ихээр санаа зовдөг зүйлсийн ердөө 15% нь амьдралд биелдэг бол 79% нь тохиолдохгүй эсвэл бидний төсөөснөөс амархан шийдэгддэг юм байна. Тэгээ хит их сөрөг зүйлс төсөөлөн санаа зовх нь кортизол буюу стрессийн дааврыг ихээр ялгаруулж биологийн нас нэмэгдэх буюу хөгшрөлтийг илүү нэмэгдүүлдэг юм байна л да. Тэгэхээр та аливаа нэгэн зүйлд ингээд санаа зовдөг бол таны тэр зүйлсийн те 85% нь хизээж биелэхгүй зүйлээдэг байх нь шүү. Тэгэхээр энийг битгий мартаарай. Өнөөдөр таны санааг зовоож байгаа юу байна вэ? Та юун дээр санаагаа чилээж байна те? Тэгээд өмнө нас нөгөө хуалцчихсан. Санаа зоволт, санаа тавилт хоёр өөр юм аа. Санаа зоволт бол юу ч хийхгүй зүгээр л нөгөө ингээд юм ургуулсан бодоод ингээд төсөөлөл ингэчих үедээ тэгчих үедээ гэл ингээд бодоод яваад байдаг. Харин санаа тавилт бол өөр шүү. Тэр бүхнээ эзний өмнө авчраад та залбираарай. Тэгээд яг нөгөө нэг таны хийж чадах зүйл одоо таны санааг зовоож байгаа тэр зүйл те яг юу вэ? Тэр бүхнээ эзний өмнө авчраад санаа амар те сэтгэл амар байх шүү. Тэгэхээр санаа тавилт, санаа зоволт хоёр өөр ах нэ. Тэгэл яах. Тийм. За тэгээд таны одоо санааг чилээж байгаа тэр бүх зүйлсээ эзний өмнө та авчраарай. Эзэн бидэнд энэ гайхалтай өглөг өгсөн учраас түүнд талархал магтаалыг өргөнө. Энэ цагийг эзэнд зориулцгаая. Don't
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За энэ өглөө бид нар хамтдаа Илчлэлт номын 3 дугаар бүлгийн 10 дугаар шил. Тэгэхээр энд юу гэж байна вэ гэхээр дэвчээрийн минь үгийг чи сагсан учраас би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно гэж хэлсэн. Амен. Нөгөө англи хэлийг нөгөө ойлгохыг бол нөгөө хойноос нь орчуулна гэдэг шиг. Энэ ишлэгийг ойлгохыг бол ингээ хойноос нь ингээд уншиж байгаа байхгүй. Тэр цаг гэж. За энэ ямар цагийн тухай яриад юм гэхээр бүх дэлхий дээр ирэх тэ одоо сорилтын цаг гэж. Ямар сорилтын цаг вэ гэхээр хинэн дэвчээртэй байсан бэ гэдэг сорилтын цаг гэж. Тэгэхээр итгэгчид бид нэр эхлээд дэвчээрийнхээ талаар ойлголтыг нэгдүгээр тул ойлгох хэрэгтэй. Бурхан уурлагтай удаан гэж. Бидний бурхан бол уурлагтай удаан гэдгийг бид нар санах хэрэгтэй. Энэ бурхан ингээд биднийг ингээд дэвчих шалтгаан байдаг гэхээсээ илүү бидний хайрлах шалтгаан байдаг гэж. Хайрлах шалтгаантай хүнийг гаймшигтайгаар юм дэвчээд байгаа юм бол байхгүй гэж. Угаасаа хайр байгаа учраас хэнийг хайрлаж байгаагаа мэдж байгаа учраас нөгөө хайрлуулж байгаа хүн нь хичнээн ингээд бухимдмаар, урмын нугалмаар тэ гэмээр байсан ч гэсэн хайр байгаа учраас бол үргэлжлүүлээд чи ясаа өөдгөө юм бэ гэж хэлээд чамаагүй цаашаа үргэлжлүүлээд хайрладаг гэж. Тэгэхээр Христэд итгэгчид бид нар энэ дэвчээрийн үг гэдэг энэ үгэн дээр өнөөдөр жоох ярилцъя гэж миний хувьд бол өглөө бол бодсон. Бид амьдралдаа нэг ойлголтыг 10 минут яриад өнгөрөхөд бидний хойштын хэдэн 10 жил зохицуулагдах бурхны тэр ивэл нь эзний үгийн одоо хүч чадал байдаг байхгүй. Их олон хүмүүс номлоо ярьдаг. Таны одоо ингээд заримдаа бол нэг пасторуудаа ингээд хүмүүс таарлаад байдаг байхгүй. Пастора таны тэр номлоос би аяг их ивэл авч ирсэн гэл инхээр аль гэдэг юм. Яагаад та нэг тэгж номлоогүй юу гэхэд заримдаа пастор санахгүй байх тохиолдол гардаг. Учир нь тэр яг тэр үг нь тухайн хүнд тэр пасторын амаар дамжуулаад эзэн хэлчихсэн үг байдаг болохоос тэр пастор за энэ юм шүү гэж бэлдсэн тэр үг нь заримдаа бол биш байдаг. Заримдаа бэлдснээс нь өөр үг дундаас нь ганц хоёрхан үг те бүр өгүүлбэрч биш. Ганц хоёрхан үг бурхан руу хүнийг ойчиж юм уу бурхан өөрт нь хайртай гэдгийг ойлгуулсан эсвэл зогсоосон эсвэл урамшуулж хүчрхэгжүүлсэн тийм байх тохиолдол гардаг. Бурхан уурлагтай удаан тэр биднийг хайрлахыг хүсдэг. Тийм учраас бид нар дэвчээрийн талаар өөрсдийнхөө ойлголтыг бурхан дээр хамаагүй ойчиж болохгүй гэж. Тэгэхээр дэвчээрийн талаар 1-2 юм буруу ойлголтууд байдгийг бол эхлээд бол ярих гэж бодсон. За эхний эхлээд бол буруу ойлголтоос нь эхлэе. За зарим хүн гэдэг би чамайг дэвчээд байгаа шүү гэж. Би ч амар чамайг дэвчээд байгаа шүү. За чи ер нь гэл те хайр даан шүү. Чи ер нь дэвчээд байгаа гэдгийг ойлгож байгаа үстэй гэх юм уу те. Тэгэхээр энэ үг бол ямар ч хариуд нь хайр авах боломжтой үг бол биш байна. Яг л хайр гэдэг бол ерөнхийдөө бол дахиад битгий ингээрээ гэх байдлаар л илэрдэг ийм тохиолдолд. Гэтэл хайр биш. Хүлээлтэнд нь хүрэхгүй байгаа учраас уурал бохимдсан байдлаар илэрж байгаа тийм төвчээр учраас энэ нь бол яг ийм те би чамд төвчээд байгаа шүү гэсэн байдлаар бол гарч байна. Хэдий болтол би чамайг дэвчих юм бэ гэдэг үгээс энэ бол өөр үг. Тэгэхээр бурхан бол өөрийнхөө ард түмэнд ингэж хэлсэн байдаг л да. Би бухан хүзүүтэй энэ ард түмэнд өдөржингөө гараар сонгосон гэж. Тэ? Бурхан өдөржингөө гараар сонгосон, оройжингаа сонгон, шүнжингөө сонгон. Тэр өдгөө бурхан те Есүс энэ дэлхий дээр ирэх өдрийг удаа сонгосоор л байх болно. Бид бурханы энэ гайхалтай хайрын одоо энэ бидэнд өгж байгаа боломжуудаар дүүрэн хандлагыг өөрсдийнхөө нэг зарим нэг зүйлийг те одоо дэвчиж байгаа тэр буруу ойлголтын дэвчээртэй холонготгож бол ерөөсөө болохгүй. За тэр буруу ойлголт нь бол нэг үгээр хэлэх юм бол хин нэгний эсрэг хариуг нь барих хүч чадалгүй байгаа учраас хариугаа авч чадах, өөрөөр хэлэх юм бол өш хонзонгоо авах
илүү хүчтэй болох, илүү давуу талтай болох өдрөө хүртэл шүд зууж байгаа тэр хандлагыгаа хүмүүс их төвчээртэй хандлага гэж хэлэх гээд байдаг. Гэхдээ энэ бол яг үндэ сайн үр жимс тарж байгаа зүйл биш аахгүй. Хэрэв таны төвчээр гэж ярьж байгаа зүйлүүдийн дотор ийм хандлага хэрэг байгаад байгаа бол нэг зүйлийг та бодож үзээсэй гэж болгосч байна. Танд хайр байхгүй. Таны хайр хайцсан бай. Хайр чинь шахагдсан бай гэж. Тэгэхээр хэрвээ хайр байгаа бол энэ бол арай өөр зүйл болдог. Хайр байгаа бол яадаг вэ гэхээр Есүс Христийн хэлснээр те юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа эднийг энэ нүглийг уурчилж өгөөч гэж. Юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Чи надаас юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна. Чи надаас юу асууж байгаагаа мэдэхгүй байна. Тэ? Чи яагаад би чиний хажууд байгаад байсныг чи ойлгоогүй байна. Яагаад би чамайг хайрлаад байсныг, яагаад би чамайг өнөөдөр хүртэл дэмжиж байсныг чи ерөөсөө ойлгоогүй байна. Чи намайг дээрлэхэд байгаа учраас би чамд ашиглагдаад байгаа учраас би чамайг хайрлаад төвчээдсэн юм биш. Хэрэв би чамайг хайрлахаа ойлгох юм бол хэн чамайг хайрлах уу гэдэг зүйлийг би боддог учраас. Бас энэ дэлхий дээр чиний дотор байгаа тэр сайн сайхан цаг нь болохоор гарах боломжтой. Чиний дотор байгаа тэр сайн сайхан, чиний дотор байгаа Бурхны тэр хүсэл төлөвлөгөө тэр бүхнийг хэрэгжүүлэхэд хин нэгэн дэмжиж өгөхгүй бол хин нэгэн чамайг нэг ойлгох хүртэл эсвэл чамайг ухаарах хүртэл хин нэгэн хажууд нь байж өгөхгүй бол болохгүй гэдгийг Бурхан надад ойлгуулсан учраас би энэ дэсвэр төвчээрийг чамд гаргасан гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чи надаас давуу учраас би чамаас айсантай ч юм уу эсвэл тэ өөр арга байхгүй болоод ингэж байгаа юм шиг. Тэгэхээр өнөөдөр энэ Илчлэлт номын 3:10 дээр энэ Филадельфи хотын итгэгчдэд бичсэн энэхүү загтлаас бид нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй л дээ. Яг энэ ингэж төвчээрийн үгийг чи сагсан учраас би чамайг сорилтын цагаас газар дээр нутаглагсдыг сорихоор бүх дэлхий дээр ирэх тэр гайхамшигаас хамгаалах болно гэж хэлсэн. Ноагийн үед үер болж байгаа байхгүй. Ноа тэр үер дотор байсан уу? Байсан шүү. Байсан. Ноагийн гэр бүл тэр үер дотор байсан уу? Байсан. Гэхдээ Ноагийн гэр бүл тэр үер болж байгаа газар усан онгоцны дотор байсан. Бид нар үүнийг маш сайн санджих хэрэгтэй. Яагаад үүнийг ингэ санджих гэхээр Бурхан тэр гайхамшиг болж байгаа газар чамайг байлгахгүй гэж хэлээгөө. Би тэр цагаас чамайг хамгаалах болно гэж хэлсэн. Учир нь чи хүмүүс юу ч мэдрэхгүй байх үед чи намайг хайрладаг гэдгийг, намайг дэвчдэг гэдгийг, намайг хүмүүстэй боломж олгодог гэдгийг, намайг хүмүүстэй сайн сайхныг бэлддэг гэдэгт итгэдэг байсан учраас тэр гайхамшиг ирэх үед чи итгэжсэн зүйлүүдээ тэр гайхамшигын өдрүүдэд сайн сайхнаар амсгал итгэхгүй байсан хүмүүс өөрсдийнх нь сайн сайхан өдрүүд босгод Бурхны зөв шударгын шүүлтэн донд тэд зовлон бэрхшээлийг идэх болно гэдгийг л энэ хэсэгтэр хэлээд байгаа байхгүй. Тиймээс өнөөдөр бүгдээрээ төвчээрийнхаа талаар өөрсдийнхээ талаар бодъё. Би ямар төвчээртэй вэ гэж. За түрүүн төвчээрийн талаар буруу ойлголтыг ярьсан бол одоо зөв ойлголтыг зүгээр яриа л да. Бидний итгэмжит байдлыг болон бидний итгэлийг батжуулахын тулд амьдралд маань тохиолдож байгаа өөр сонголт бүхий сорилтыг хэлдэг. Өөр сонголт гэдэг нь юу вэ гэхээр яг Бурхны замаар явж байхад тэрнээс илүү дээр юм шиг харагддаг нэг юм сонголт юм. Энийг авсан ч бас болно штэ гэсэн нэг юм биднэрт нэг юм сорилт дандаа дагаа явж идэг байхгүй. Тэгсэн чи ихэнх итгэгчид тэр сорилтыг огт сонгохгүйгээр зөвхөн Бурхны бэлдэж өгсөн зүйл дотор явсаар байгаа л ялан дийлж дэсвэр төвчээрийнхээ үр жимсийг амсдаг бол зарим хүмүүс явж явжсэн нөгөө өхрийн сүлдэнд худаг те өгхийн хооронд эднэр гихмжлэн яг үг шиг тэр сонголтыг хийгээд заримдаа нөгөө төвчээрийнхээ үр жимсийг бол алдах тохиолдол гардаг. Тэгээ би та бүхэнд нэг зүйлийг хэлэхэд сонголт үргэлжил байх болно. Бурхан биднэрт харин биднийг одоо хайрлахтаа Бурхантай хайрлах уу яах уу гэж юусоо бодоогүй гэж. Угаасаа хайрладаг байсан гэж. Тиймээс биднэрт өгсөн Бурханы боломжууд нь те энийг авахгүй бол энийг яахтай тэгээ тэрийгэ сонгоно гэсэн байдлаар шүү те. Бид нар шууд бүрэн өгөхөөр шийдсэн тийм байдаг. Тэгэхээр энэ бол дэлхийн сүрлийн үеэр Христийг ирэхээр биднийг авах энэ дэлхий дээр туулах сорилтын төвчээрүүд байгаа юм а гэдэг бол бид бол ойлгох хэрэгтэй. Тэр сорилтын төвчээрүүд нь ямар ч хэрэгтэй вэ гэхээр
Есүсийг ирэхийн өмнө болох зүйлүүд, Есүсийг ирэх үеэр болох зүйлүүдийн дотор 2-3 сонирхолтой зүйл байдаг нь юу гэхээр нэгдүгээр бол өөртөө итгэсэн бүхнийг аавна гэж. Авсны дараа ч гэсэн энэ дэлхий дээрх амьд хүмүүс тэр Есүсийн сануулж байсан тэр зүйлүүдийг, тэр зовлонууд, тэр бүх зүйлүүдийг амсна гэдэг тухай Библиэр бичсэн мэт. Библиэр бичсэн энэ зүйлийг бид харахтаа бид бас түүнд хэцүү байх болно гэж. Яг тэгвэл Нуаг бүгдээрээ бодъё л. Нуаг хүлэг онгоцон дотроос эсвэл хүлэг онгоцныхаа давцсан дээрээс өөрийнх нь 120 жилийн туршид энэ онгоцыг хамт барилцаад дотор нь ороод өгөөчтэй гэж гуйсан боловч чам шиг тэнийг юм хуурай газар дээр усан онгоц бариад чиний тэр яриад байгаа бурхан чи бороо оруулах ёстой те нар ороноос гэдэг шиг юм ярьж байгаа тэгээ живж даад нь зөвхөн өөртөө живэд тосохгүй хайртай бүх хүмүүстэй тэр зовлон авчирч байгаа тэр мөхөж байгаа тэр живж байгаа тэр үеийн хүмүүсийнхаар нугаад хэцүү байсан шиг бидэнд ч гэсэн тийм хэцүү зүйл байх гэж бодож байна. Гэхдээ тэндээс нэг зүйлийг ойлгоод авах хэрэгтэй. Бурхан тэр зовлонг биднэр тоолохгүй гэж амласан бол амлсантаа хүрхэл болно гэж. Харин бид нар өнөөдөр сайн мэдээний дотор амьдарч аль болохоор олон хүнийг тэр зовлонг амсуулахгүй байх тэр харах хэмжээ авах хэрэгтэй гэж. Итгэгч хүний амнаас за чи өөрөө мэд заа юу? Чи өөрөө мэд. Чиний сонголт. Би одоо гутлынхаа шороог сэгсэрлээ те. Тамба амийн одоо сонголтыг чи өөрөө хийсэн шүү гэх мэтчлэн уг амнаас унахгүй байвал зүгээр гэж. Эзэн чамайг харж хандаж инэрх болтугай гэж. Тиймээс энэ өглөө өнөөдөр хүртэл дэссэн дэсвэр дэвчээр маань ямар утга учиртай байв? Миний дэвчих үеийн зүрхний хандлага Бурхныг харахад ямар байв? Би шүдцэн хүмүүсийг харааж давчтан юу ч хийж чадахгүй байгаагаа дэвчээргээ буруу ойлгоод байна уу? Эсвэл зарим нэг хариуг нь барьж чадах, давмгаалах боломж байсан ч гэсэн тэр хүний төөрөлдөж байгааг, тэр хүний алдаж байгааг мэдж байгаа учраас яг Есүс Христ шиг юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа энэ хүнийг уучлаач гэж хэлэх тэр хандлагаар дэвчиж байна. Эсвэл бид зарим зүйлийг одоо ийм байдлаар эсвэл бид зарим зүйлийг хариуг нь барих боломжийг ашигладаггүйгээр харин хайрлах боломжийг сонгосон бол бид өнөөдөр Бурхны замаар явж байгаа гэдгийг өөрсдийгөө болон бусдыгаа урамшуулах хэрэгтэй. Бурхны нэгүслийг мэддэг хүмүүсийн хувьд шийтгэлээс илүү хайрыг сонгож байна уу гэдгийг өнөөдөр бид өөрсдөөс асуух хэрэгтэй. Чиний хаяхаар, зай авахаар, орхихоор шийдэж байгаа тэр хүн чамаас өөр хинч боломж олохгүй, хинч хажууд нь байхгүй, хинч ойлгож өгөхгүй, хинч сонсож бас зэмлэж өгөхгүй нэг юм биш үстэй. Тэгэхээр бид бодох хэрэгтэй. 2 дугаар Петрийн 2:9-дэр байдаг нэг ишлэгийг одоо номлолын төгсөлд бас уншмаар санагдаж байна. Сүсгтэй хүмүүсийг тэр хэрхэн барьж хэрхэн одоо аврахаа мэддэг бол сүсггүй хүмүүсийг шүүлтийн өдөр хэрхэн одоо барьж явахаа өөрийнхөө моторын дор барьж явахаа ч гэсэн тэр мэддэгэ гэдэг үгийг хэлсэн байдаг. Дахиад сонсъё л доо. Итгэл сүсгтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахаа болон зөвхт бус хүмүүсийг шүүлтийн өдөр хүртэл шийтгэл дор хэрхэн барьж байхаа эзэн өөрөө мэддэг гэж хэлж байна. Эзэн өөрөө мэдж байгаа. Тэгэхээр та заавал мэдэх гээд яах вэ? Харин таны хийх ёстой зүйл байгаа. Хайрлаад, дэсээд, залбирч өгөөд, боломж олгоод, ятгаж өгөөд, сонсож өгөөд, тэгээд зэмлэж өгөөд, бас Бурхны хайрыг харуулж нүдэн дээр нь амьдарч өгөөрэй гэж. Дэвчээрийн үг гэдэг бол энэ үгийн тухай л ярьж байгаа. Харин та өөрийнхөө дэвчээрийн талаар буруу ойлголтойгоо өнөөдрөөс яагаад засаж болохгүй гэж. Тэгээд цаг нь ирэхэд эзэн хүмүүсийн өмнө бүгдд нь сануулсан тэр сорилт, тэр хүнд хэцүү үе ирэхэд та тэр хүнд хэцүү сорилтын дунд байх боловч та тэр хүмүүсийн амсаж байгаа зүйлүүдийг тэрч амсахгүй хамгаалтан дотор эзэн амсныхаа дагуу шүхэр дороо таныг байлгнуудыг та санах хэрэгтэй. Эзэн зам дээр чинь байгаа олон саадуудыг таны одоо хараад мэдрээд байгаа олон саадуудаас гадна асар олон саадуудыг таныг мэдээчгүй байхад, таныг төсөөлөөчгүй байхад аль хэдийнэ зайлуулсан гэдгийг тодорхойлтойгоор боддог байх хэрэгтэй шүү. Амен. Тэгээд төвчээр гэж яг юу хэлээд байна вэ гэдэг ойлголтыг маань зэгцэлж өгсөн пасторт баярлалаа. Тэгээд яг л тэр ноогоор татсан жишээ бас их таалагдлаа л да. Ямар нэгэн зүйл болоход те бид нэр тэр дундаас ингээ авагдаад ингээ байхгүй болчих юм шиг боддог боловч үгүй юм аа. Ноо тэр дунд байсан. Тэгтээ автран дунд байсан гэдэг шиг Бурхны хамгаалтын дунд байдаг. Тэгэхээр өнөөдөр та ямар нэгэн зүйлийг тисэж твчээд магадгүй хүнд хэцүү нөхцөл байдал та
байж болох юм. Гэхдээ эзэн таныг яг л ноог авдарт оруулаад тэр үерээс хамгаалж байсан шиг тийхүү таныг хамгаалж байгаа шүү. Тэгээд тэр дунд та төвчээртэй байгаарэ. Тэгээд эзний өмнө хамтдаа ирцгээе. Их эзний тавсан цагт түүний хүсэл биелэгдэх болно. Үнэхээр хүлээгээрээ. Тэгээд эзний хүсэл биелэхэд бидэнд байгаа бүхий л зүйл хамгийн сайн сайхнаар өөрчлөгдөх болно. Юутэй сайхан Магдалины дуу бай тээ. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Илчлэл номын 3 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээ суралцлаа. Төвчээрийн минь үгийг чи сахисан учраас би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорхоор бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Амен. Төвчээрийн минь үгийг чи сахисан учраас гэж энд хэлсэн. Бурхан өөрийнх нь үгийг эсэргүүцээр байгаа энэ дэлхийн хүмүүст одоо ч гэсэн төвчээртэй хандсаар байгаа. Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорхоор бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно гэсэн энэ үг бидэнд маш их тайвшрал, найдварыг өгдөг. Эцсийн тэр хүнд үед чуулган дэлхийгээс авагдах болгоно. Чуулган эцсийн үеийн тэр бүх шүүлт шийтгэлийг хүлээж байгаа юм бишээ. Харин түүнийг дахин ирэхийг хүлээж байгаа юм аа. Тэгээд та дими хоосон зүйлийг хүлээгээгүй. Тэгэхээр төвчээртэйгээр та тууштайгаар хүлээгээрээ эзэн тантай хамт байгаа шүү. Тэгээд манай сонсогчдод бас битсэн байна. Жинхэнэ хайр байвал төвчээртэй байж болно гэдгийг ойлгуулж өгсөн пастортай баярлалаа гэсэн байна. Тэгээд бас нэг сонсогч маань өглөө бүр бурхны үгэнд дотор байлгадаг та нартай баярлалаа. Бүх зүйлийн суурь хайраар байх болтугай гэсэн байна. Тэгээд өөр нэг сонсогч маань мдээгүй хамгаалагдсан том асуудал байсан гэдгийг ойлгосон цаг байваа. Эзэн магтагдах болтугай гэсэн байна. Тэгээд сэтгэгдлээ хуалцж байгаа сонсогч танд баярлалаа. Тэгээд эзний үг таны амьдралд биелэлээ олж танд хүчийг өгж урамшуулн зоригжуулах болтугай. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирцгээе. Дэлбэрэх цагийг гаргацгаая. Их эзэн минь та
та биднэрт өнөөдөр маш чухал үгийг сануулж өгсөн учраас баярлалаа. Учир нь энэ чухал үг яг цаг нь ирэхэд биднэрт маш хэрэгтэй байх болно. Учир нь энэ чухал үгийг сахиж байсан учраас бидний эргэн тойрны хүмүүс, бидний таньдаг хүмүүс, биднийг ч хүн юунд итгэж найдаж байсныг яг боддоор өөртөө харж, мэдэрч, ойлгох цаг ирэх болно. Харин бид дэвчгтээ, зөв дэвчгэд тусалж өгөөч. Дэвчгтээ эзэн Иесус таны хайрыг үйлсэн сэтгэлээр дэвчгэд тусалж өгөөч. Тэдний сайн үр жимс гаргахын тулд, сайн үр жимс гарна гэдэгт нь итгэж, тэднийг хайрлаж, тэднийг инэрсэн зүрх сэтгэлээр дэвчгэд тусалж өгөөч. Харин бид үш хонцон авахын тулд, хариугаа авахын тулд, илүү хүчрхэг эсвэл дахин толдох өдөр ирэхин тулд дэвчдэг тэр нэгэн хүмүүс шиг биш. Харин сайн үр дүн гаргахын тулд муу зүйл хийж явах үед нь тэсвэр дэвчээртэй хамтарч, ойлгогдол нь хайрлаж, хучиж, ятгаж, сануулan эргэж, авчирч, хойноос нь явах тийм дэвчээрээр амьдрахад тусалж өгөөч. Таг нь ирэхэд таны тэсвэр дэвчээрийг энэ дэлхий ойлгосон шиг таны хүмүүсийн тэсвэр дэвчээрийг энэ дэлхий ойлгох болно. Та өөрийн хүмүүсийг байгаа газарт нь та орон зайг хүч чадлыг өгөөрэй. Байгаа хавчигдаж байгаа газартаа, ганцаардаж байгаа газартаа зөвөр хийхийг хүссэн боловч урам нь хугарч байгаа тэр газар та тэсвэр дэвчээрийг өнөөдөр нэмж өгөөрэй гэж танилцуулж байна. Яг л утас тэнэгэлдэг шиг та өнөөдөр дахин бас маргааш дэвчиж чадах тийм байдлаар хайраар цэнэглэж өгөөч гэж танилцуулж байна. Танд итгэн, таныг дагаж, таныг хүлээж байгаа таны хүүхдүүдээр хайрын үр жимс цаг нь болоход дүүрэн ургах болтугай. Эзэн Иесусаа та түргэн ирээрэй. Есүс таны гайхалтай нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энт хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт исэн сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.